өнөөдөр их гоё тэмдэглэлт гоё өдөр болж байна. Учир нь юу гэвэл бидний хайртай багшийг дурсах одоо дурсамж уулзалт маань инхүү эхэлж байна. Энэхүү уулзалтыг яагаад санаачилсан бэ гэхээр багшийн маань гэр бүлийн зүгээс бас одоо багшийн сургуулийн бидний төгссөн төрөлх сургуулийн маань хамгийн шилдэг оюутанд одоо багшийн маань нэрэмжит шагналыг өгдөг болёо гэж хүсэл тавьсан манай Баттгоо багш дээр төсөл тавиад тэгээд Баттгоо багш маань биднэрт дуулгаад тэгээд ер нь нэг найзуудын төгссөн ангийн төгсгсөн ангийн нэг цуглуулад багшигаа нэг сайхан дурсаад нөхөө богинохон цагтаа ингээ сайхан өнгөрөөё гэж яасан. Энэ хүн арга хэмжээ маань одоо их багшигаа их гоё гэгээлгээр их гоё хөгжилтэй багш маань өөрөө ямар хүн байлаа хөгжилтөө сайхан гэгээлгээр дурссан тийм үдэш байх болно. Тэгээд мэдээж бүгдээрэнд нь микрофон нээлттэй бүгдээрээ сайхан гэгэн дурсамжуудаа яриад бүгдээрээ сайхан одоо сайхан дурсамжаараа ингээд өнөөрөө өнгөрөөе гэж хэлсэн юм аа. Тэгээ манай ангийн Батболд одоо та бүхэн мэдж байгаа Монгол Улсын гавьяа жүжигчин дуучин Батболд маань маргааш тоглолтоо хэдий ч их ажилдаа хэдий ч өнөөдөр зав гаргаад хүрэлцэн ирж бас энэхүү тайзан дээр бас цуг байгаамаа. Баярлаа. За баярлаа. Юуны өмнө ингээд хүрэлцэн ирсэн эрхэм зочдтой, эрхэм багш нартаа дандаа л таньдаг сайхан хүмүүс байж гэн. Тэгээд энэ бол албан ёсны хэдийч өнөөдөр бол бид бүхний зүрх сэтгэлд байж байгаа хайрт багшийн маань одоо дурсах нэг сайхан ийм сайхан гэгээлэг өдөр байна. Тэгээд хэрхэн багш нар маань байж гэн. Тэгээд эхлээд хэн байгаа вэ? За тэгээд одоо та бүхнийхөө өмнө бид нар бол нэг ангийн 1988 онд багшийн дунд сургууль уу багшийн техникум гэж байсан тийм багшийн дунд сургуулийн яг хөгжмийн анги 88 онд орж ирсэн. Тэгээд одоо нэг ангийнхаа маань бүгдээрээ хүрэлцэн ирсэн байна. За одоо та бүхнийхөө өмнө болохоор Монгол Улсын ордын гой цэцгэлтэн Бямбаяр өгшөөгөө өрий микроны өмнө. Багш нь ангийн багш нь тий одоо хөрлөгшөө. Яа ангийн багш нь. За энэ үеийнх нь бол энэ төгсгсөн ангийнхаа тэрүүгээр байгаа. Бид нар бол найз нь одоо миний найз нараас бас хоорцсон шүү дээ. Нөгөө мө төгсчин багшийн хамгийн хайртай байсан нөгөө шар залуу маань аахгүй нөгөө мөнхөд. Тэр маань бас борхонд явсан. Мөнхөд Яосхбаатар маань борхонд явсан. Бид нар ч ороод шуугилж зориул арх угаал цэвгэгч тавчгаар зодуулаад зөндөл гартаг л залуу байхад ч одоо. Тэгээ сайхан өдөр юм. Энэ сайхан үйлийг санаачилсан болоодоо ах トゥ нарт баярлалаа. Зохион байгуулж байгаа багшийн сургуулийн хамт олондоо баярлалаа. Ингээд бас үе үеэрээ ингэж үе үеийн найз нөхдөд шагнар ингэж уулзна гэдэг бол маш юутай. Маш ийм сэтгэл тогтолцоо их сайхан хэрэг болж байна. Явж байгаа цаашаа үргэлжлэх энэ үйл ажиллагаа маш гүнзгий багшийн алдаршуулсан юм хэрэг болж байна гэж би ингэж ойлгож байгаа. Би ч дөнгөд багшийн сургууль төгсөөд нэг жоохон ар багшаар үлдээл тэгэл энэ галхуу өгшин багш Яосгүй эдэртээ нийлээ цагтлагаа өгч юм хамтлаг тоглож авчихсан шүү дээ. Тэгэл шинжин багшийн сургуулийн их зааланд одоо бэлтгэл хийгээл зүгээр хийхгүй шүү дээ. Тэр чинь тэгээ бай муу угаал тэгэл залуу насг сайхан л өнгөрөөлөө. Сүүлд бид хоёр бол их олон жил өгсөн шүү. Сүүлд 89 оноос хойш бол баг салааг байх. Тийм. Би ч нэг залуудаас орж гараад өгдөө одоо жанчуулан Орос морс гэдээ байх явж ирэн 89 оноос хойш бидний салааг олон жил өгсөн юм байна. За одоо тэр үеийнх нь одоо нөхдүүд бол их гоё юм ярина. Тэр зураг мураг тайлбарлах байх. Буян орших багш орж чадна шээ. Буян орших багш чинь дээдлэн юм уу? Багшийн сургуулийн дээдлэн. Наашир та юм ярил л доо. Харин тийм байна. Би бол хоол баг шавин шухуудаг те. Юу. За та нартай энэ өдрийн бэлт хүргэе. За ингээд миний сурч явахаас эхлээд ажиллах энэ өдрийг хүртэл одоо миний найз гэж би хүндэлж явдаг. Сайхан найз юм байна. Одоо дурсах энэ сайхан уулзалтанд оролцож байгаадаа баярлж байна. Та нартай аж аргал сайн сайхныг хүсье. За тэгээ манай төвшөнтэй нэг анги сурч байсан одоо нэг ангийн
оюутнууд байсан. Одоо Одон гэрэл багш тэр дотроос 2 докторын дагуудаа төрөд ирсэн байна. Одон гэрэл багштай бас баярлж байна. За тэгээ манай төвшингийн дааж багшийн сургуулийг одоо багш болгон төгсгөж багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсгсөн ангийнх нь хүүхдүүд одоо зохион байгуулалтаар ингээд хүрээд ирсэн байна. За та нартай төвшингийнхээ шав нарт бас баярлалаа. Та нартай ажил хөдөлмөрийн сайхан хүсье. За төвшин битээр бол багшийн сургуульд нэг үеийн 2. Би 1969 онд багшийн сургууль төгжмийн ангид оюутан болж ирсэн. Төвшин 70 онд оюутан болж ирсэн байна. За тэгээд төвшингийн ангитай бол би бас өөр их холбоотой хүн. Тэг. Эдний ангийнхан чинь их сайхан авиастай, их сайхан охтуудтай. Төвшингийн ангийн охтууд руу хар сайн. Тэг. Зарим нэгтэй холбогдсон тэрнээс болж хэрэгтэн болно. За ингэж явсан. За тэгээд төвшингээ би хамгийн гол нь төвшингээ юугаар хүндэгтэй гэх тэр зэрэг манай найз бол маш их авиастай. Авиастайгаас гадна төвшин бол төгөлдөр хуурыг бол гайхамшигтай тоглодог. Маш цэвэрхэн тоглолттой. Тэр үед манай багшийн сургуулийн одоо ер нь оюутнуудын мэдлэгтэй, боловсролтой, чадвартай оюутныг бол төгөлдөр хуур тоглодог. Тэр чадвараар нь гол төлөв үнэлэгддэг. Одоо Монголд нэртэй хөгжмийн одоо том авиаснуудад ерөнхийдөө төгөлдөр хуурайг сайн эзэмшиж тэрнийг онолтойгоо холбож чадсанараа бол багшийн сургуультай бол одоо чадварлаг оюутан, авиастай оюутан гэж үнэлэгддэг гэсэн. Тэрний нэг маань манай инги төвшинтэй. Тэгээ би тэр багшийн сургуульд байж байхдаа багшийн сургуульд оюутны сахилгаан хөгжмийн нэг хамтлагт хамтар тоглодог байсан. За манай төвшин бол баскетбол их сайхан тоглоно. Өөрөө бодвол их авиастай. Ер нь бол яг тэр үеийн сахилгаан хөгжмийн хамтлаг тоглож ирсэн нөхдүүд бол ер нь төгөлдөр хуур тоглохгүй хүн гэж байхгүй. Тийм. За тэгээд тэр төгөлдөр хуураасаа яг хүүхдийн зэрэг дахиад тэрэн дээр түшиглээд өөрийнхөө авиасыг хөгжүүлэх үйл ажиллагаанд бол тэгээд төвшин чи өөрөө хотын хүүхд учраас илүү гитар одоо энэ энтрийг бол хот маягийн тэр одоо үйл ажиллагаанууд бие хөгжүүлэх үйл ажиллагаанд бол их чадвартай. Гэр бүлээсээ тийм хүмүүжлтэй, тийм оюутан байсан. За одоо би бол энэ 50 ахынд байж байна. Манай төвшингийн ах энэ тэр бол яг хүүхдийн зэрэг тэр үед бүх ард түмний урлагийн үзлэг гэж болдог байсан. Сахилгаан хөгжмийн хамтлагууд одоо авиаснууд тэр хооронд өрсөлдөг байсан. За 50 ахын одоо тэр голтын үйлдвэрийн сахилгаан хөгжмийн хамтлаг гэдэг бол манай дээгүүр алт медаль авчаад ерөөсөн тэгээд ажилчид гэдэг хэмжүүлээд бид нар чинь тий 2 дугаар байранд орчоод тэр шар уцтаа шүнжэнгөө нойргүй одоо зааланда нүдэд хондог байсан. Тий. Тэгээ энэ бүхэн бол юу гэх юм биднийг бас өөрчлөгөө хөгжүүлэх, дуу хөгжмөдөө дуурлах үйл ажиллагааны одоо бас түшиг тулгуур болсон юм аа. Тий. За дээр нь манай төвшин бол яг хөгжсөн багшийн сургуулийн цахилгаан хөгжмийн хамтлагаас мэрэгжлийн цахилгаан одоо хамтлагт бол 2 оюутан шууд сургуулийн төгсөөд тэнд хөгжимчнөр орж ирсэн. Филармони, Баян Монгол чуулгад манай төвшин баскетболчноор орж ирсэн. За Гамбат Баян Монгол чуулга соол гитарчнаар орж ирсэн. Энэ бол багшийн сургуулийн түүхэнд анх мэрэгжлийн одоо тэр хамтлаг руу шууд шилжиж орж ирсэн анхных нь анхдагч нь болсон. Энэ бол тэр хүний чадвар, өөрийнх нь авиас тэрнийг өөрийгөө хөгжүүлж чаддаг нэг үзүүлэлт. Энэгээр нь бодвол багшийн сургууль төгсөгч нар түүнд ama хөгжмийн ангийг төгсөгч нар бидний бол их бахархад болж исэн. Энэгээр би найзаагаа бол их бахархдаг, үнэлдэг. Тэнд бол мэрэгжлийн одоо тэр хөгжмийн сургууль төгссөн хүмүүсүүд тоглодог байхад бид нар бол тэрэнд бол хүрэхгүй шүү дээ. Оюутны 4 жилийн одоо сургалтын хугацаанд бид нар ч яг хөгжсөн зэрэг тэр нойртой нойргоо сууж шөнөн цууж сахилгаан хөгжмийг хийчихэд маргааш нь хичээлээ яаж унтчихад багш нартай хөөгдөл ингэ явдаг гэсэн.
Тэгээ энэ бүхний үр шим болоод эцэст болоод яг хөтөлбөр манай төвшинг болоод чадвартай, чадварлаг тийм багш болгосон. За тэгээ төвшин болоод өөрөө ярьдаг байсан. Хөгжмийн зохиолч цогцлын нацагт орж гэж хөгжмийн зохиолч тэр хүн дээр ерөнхий төгөлдөр орон хичээл явуулдаг байсан. Тэр багшаас бол би маш их юм сурсан гэж яг өөрийнх нь тоглолтууд нацагт орж өгшөд маш их цэвэрхэн тоглолтоо. Ерөөсөн нот болгоныг бодвол яг л одоо стандартанд нь тоглодог. Тэнд нэг хальт нэг статик хайдаг, эсвэл нэг лигийг гээдэг ийм тоглолт байдаггүй. Энүүгээр нь бол манай найзын одоо тийм бусдад өмнөдөгдөх тийм гайхамшиг тэнд юм байсан. Яг энэ чухалгаараа яг хөгтэй ганцрыг манай найз олон жил Монголын дуу хөгжмийн багшлыг бэлтгэх үйл ажиллагаанд, багш нарыг бэлтгэх үйл ажиллагаанд өөрөө төгөлдөр хуурын хичээл зааж өгсөн. Шавь нартай яг тийм боловсрол олохын төлөө их зүтгэдэг. Юмаа сурсан шавь нараараа их бахархдаг. Юм сураагүй шавь нартай их гомддог, гоморхдог, үг хайдаг. Ийм багш байсан. Тэгээ энэний үр шим бүтгэхтэй ганцрыг одоо манай төвшингийн шавь нар гэж Монголын одоо мундаг нэртэй аранжир авшгууд байна. За одоо энэ эстрадын дуучид байна. Одоо тэр халиун байна. За тэгээд арзах төрөө тийм ээ. Мөнх хоёр энэ тэгээд эдгээр бодвол яг хөгтгөөс төвшин гих хүнддэг. Эдгээр төвшингээс юм сайн сурсан учраас төвшин энэ шавндраа хүндэлдэг. Шавндар нь багшигаа их хүндэлдэг. За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд ингээ хурцрээд багшигаа ингээд багшийнхаа сайн сайхныг өөр чадварыг ингээд яриад багшигаа одоо үлгэр дуурайд болгоод ингээ ярьж байгаа нуудууд их сайхан санагдж байна. Энэ бол цаашдаа яг хөгтөөн зэрэг багш бэлтгэж байгаа. Түүнд маань хөгжмийн багш бэлтгэж байгаа сургалтанд бол одоо багшийн сургуулийн төгссөн гарсан энэ чадварлаг багшийн үр шим, үр дүн хэн хэрэгтэй юм бэ? Монголын ирээдүйд хэрэгтэй. Монголын ирээдүйг бэлтгэх тэр дуу хөгжмийн багш нар ямар чадамжтай байх ёстой юм бэ гэдгийг тэр үлгэр дуурайд болж чадсан. Энүүгээр бол би одоо төвшингийн бол би бас бахархаж байна. Тэгээд ямар сэнтэн одоо манай Баттгоо төвшингийн одоо нэг уулзалт тийм нэг уулзалтыг зохион байгуулъя. Төвшингийн дурсах уулзалт зохион байгуулъя гэж Баттгоод маш их баярлж байна. Тийм. За ингээд хамгийн гол нь юу гэх юм бэ? Төвшин шиг сайхан чадвартай багш нар төрөөсэй. Төвшин шиг сайхан одоо авьяаснуудын багшийн сургуулийн энэ хөгжмийн багш бэлтгэх энэ салбараас дахин төрөөсэй. Төвшин шиг сайхан шавнырыг Монгол дахин төрүүлээсэй багш нар гэж би найз цагаан дурсаж ийм бэлгэдлийн үгийг одоо өрөөж байна да. Баярлалаа таамаг. Өрөөл батаршгүй. За сая хэллээ төвшин багш маань маш чадварлаг хөгжимч, маш чадварлаг сургууль хүмүүжүүлэгч, маш чадварлаг төгөлдөр хуурын багш маань байсан. Одоо багшийнхаа нэг ур чадварыг нэг харсан нэг видео хальт үзээдгий.
багшийн сургуулийн одоо бидний хэлж сурснаар багшийн сургуулийн хөгжмийн салбар гэж байсан. Тэгээ хуучин нэр томьёогоороо би бас хэлж явуулчлаарай. Тэгээд салбарын эрхлэгч Отгонбаяр өгшийг тайзнаа гарч ирж дурсамжаа хуваалцсан уу юм хурж байна. За миний би 2020 онд одоо багшийн сургуулийн хөгжмийн боловсролын тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Яг цар тахлын өмнө бид нэг сар орчим танхимаар хичээлээд цар тахал болоо бид нар одоо онлайнаар хичээл орж эхлэх үед би одоо яг инх төвшин багштайгаа яг хамтарч ажиллаж эхэлсэн. За цар тахлын дараагаар бид нар оюутнуудаа зориулж одоо нөгөө одоо хоцрогдол арилгах хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Тэрэн дээр бол илүү цагаар бид нар багш нар ажиллаж исэн. Тухайн үед бол багш маань хүүхдэд маш их одоо үр өгөөжтэй илүү цагаар бид нар бүр ингэж ажилладаг байсан. Тэгээ багш маань бол хүүхдэд их одоо илэхтэй. Тэгээд хүүхдээс гадна энэ багш нартай их өмг төшиг болж их үлгэр дурайл болж исэн. Одоо багшийн сургуулийн багш нар одоо хөрвөх чадвартай байх ёстой гэдэг үүднээс манай одоо өөр мэргэжлийн багш нар маань бас төгөлдөр хуурын хичээл заах юм шаардлага үүсэж исэн. Тэгээ тухайн үед бол одоо жишээлбэл манай Йочингийн бархуу багш маань төгөлдөр хуур зааж исэн. Одоо ч гэсэн ингээл заагаал явж байгаа. Тухайн үед багш бол бархуу багшд маш их одоо төшиг болж одоо зөвлөгөө өгч ингэж ажиллаж исэн. За тэгээд ер нь бол багш маань одоо манай хөтөлбөр чинь 2020 онд яг бакалаврын хөтөлбөр нь магадлан итгэмжилд орсон. Тэгэхээр энэ хөтөлбөр магадлан итгэмжлэхэд бол багшлах хүний нөөц бол маш чухал байдаг. Тэгэхээр энд бол манай багшийн үүрэг оролцоо бол маш их чухал байсан. Дараа нь бид нэр 2020 оноос бас магистрийн сургалтыг явуулж эхэлсэн. 20 оноос хойш бид нар маш их ачаалттай ажилласан. Энэ үед бол бараг эхлээд 15 магистр, сүүл рүүгээ бараг 100 200-аад магистр одоо манай тэнхимд орж ирсэн. Тэгээд ерөөсөө Ахмад багш нар маань биднэрт маш их төшиг болж ирсэн. Ялангуяа инх төвшин багш бол төгөлдөр хуур дээр одоо маш их одоо өөрийнхөө одоо ур чадвар заа гаргацыг бол хүүхдэд төдийгүй багш нарт бол маш их одоо дэмжлэг тусламж үзүүлдэг байсан. Тэгээд багштай одоо мэхий ясалж байна. Гэр бүлийнхэнд ясалж байна. Энэ оройг та бүхэн маань сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Энэхүү орой багшийн минь төгссөн ангийнхан цугласан байна. Мөн төгсгсөн ангийнхан цугласан байна. Найзууд нь цугласан, хамтран зүтгэгч нарын цугласан байна. Тийм ээ. Бямбаяр багш маань бас хэлжсэн. Саяны Отгонбаяр багш маань бас хэллээ. Бидний үед бол үнэхээр сайхан багш төрсөн. Би бол маш язтай инх төвшин багшаараа хичээл заалж ирсэн. Бямбаяр багш, галхуу багш тий бидний тэр үеийн сургалтын систем ямар байсан. Тэгээд инх төвшин багш маань одоо энэ сургалтын системийг үргэлжлүүлж энэхүү сургалт онгон удаан жил бас амжилттай сайхан ажиллаж байсан. За ингээд багшийнхаа гэр бүлээс сэтгэлээ хэлнэ үгээд гэр бүлээс нь тайзнаа урьж байна. За сайн байцгаана. За би дүү ихэн одоо том ах нь болно доо. За дүү 1955 он 1 сарын 30-ны өдөр мэндэлсэн. За яг тэр төрсөн өдрийг мэдэх хүн одоо энд хоёр л юм байна. За тэр одоо энэ ингээтэй юм байна. Тэр яг төрж яхахын битэр бүр яг гарцаагүй мэднэ. Тэгээд дүүтэйгээ одоо би 67 жил хамт амьдэрсэн байна. За 1970 онд битэр 2 дугаар нэг тийм чухал үйл явдал бол тэрний юу гэхээр Дэлгч маань юунд 7 дугаар анги төгсөөд би 23-т 10 төгсөөд тэгээд би багшийн дээдэд энэ сургуульд ордгоо. Дүү маань энэ багшийн сургуульд. Тэгээд одон гэрэлд бол их талархаж өгдөг. 4 жил одоо дүү маань ингэ сайхан мөн зүйлж ингэж одоо их сайхан авч явсан байна. Одон гэрэлд одоо их талархаж байна да. Тэгээд одоо энэ багшийн сургуулийн зааланд бол би одоо нэлээх орж ирдэг байсан. Яг тэгэхээр би чинь багшийн дээд сургуулийн одоо тэр анхны гитарын хамтлагийг одоо би байгуулахад оролцож явсан.
За энэ багшийн сургуулийн одоо анхны одоо гитарын хамтлагийг байгуулж байгаа манай дүү нэлээд идэвхтэй явж исэн. Анхных нь одоо хамт тоглож исэн одоо тренинг даваад орж ямсан гурыг одоо би санджээ. Тэгээд одоо яг зөвхөн гэрэглийн биднес яг нэг гитар одоо нэлээд тоглоно бас. Гэртээ бид биш бас нэлээд тоглодог байсан шүү. Тэгээ яг нэг ах юм болохоор дүүгээ бас төдийлэн бас нэг оошидгүй гэж би. Тэгээд сургууль төгсчөөд тэгээ би хөдөө явчихж байгаа. Тэгээ 74 онд сургууль төгсч хөдөө явчихаа. Тэгээ 75 онд ирсэн чинь ингээд төвшин ахата миний нэг концертыг үзэж ихэд намаа өрдгийг өдөөдөө баярлгүй яг анхныхын юм дээр яаж 70 бишээ тэр чинь 69 оны өвлийг. Тэгээд энэ юунд ирж байгаа юм. Заавал энд байсан шүү дээ, энэ байранд байсан шүү дээ. Тэгээ энд байж яхад хамтлагтайгаа зогдууллаа. Нөгөө Оросын нэг алдартай хамтлагийн нэг мелоди пис төлөө дугуйчдаг нэг дуу. Тэрийг дуулсан. Тэгээд өстө дүүмэн жинхэнэ мэрэгжлийн болж яхад би тэрхлөө гарсан шүү. Тэгээ ер нь дүүгийн хамтлаг цаашдаа бол энэ хөгжилт болж ивэл тусалж явах хэрэгтэй байна гэсэн тийм сэтгэл яг тэг төрж ирсэн. Тэр үе чи юм чинь хамтлагч юм нэрмэр байх биш. Улсын багшийн дээд сургуулийн хамтлаг гэлдэг. Их сургуулийн хамтлаг, багшийн сургуулийн хамтлаг гэж ярьж ирснээс биш. Тийм байгаагүй. Харин дүүнгтэмний яг тоглож явах үед гуталж байд юм юу гэдэг юм дэ одоо соёл эрдэнэ энэ төр гэдэг хамтлагууд анх. Тэгэд нэр гарч ирж ирсэн яг тэр үе шүү. гэж бодож байна тийм. За тэгээд дүү маань ер нь бол их даруй талтай. Ер нь их даруй тийм тэгээд өөрийнх нь бие их сайхан авч явна. Ер нь юу гэдэг нь одоо хэлэхэд одоо ариун зэмэрч хувийн зохион байгуулалт их сайхан байсан гэж би одоо хэлэх байна. Тэгээд нэг юм дурсагд юм аа. Би нэг үнсэнд ажиллаж ирсэн. Тэгээ нэг өдөр төвшин гаднаас ороод ирлээ. Тэгээд надтай яриад явж байгаа тэгээд явчихдаг байхгүй. Тэгээд дараа нь таарлаад энэ төвшин тэгж байгаа. Та нэг хуцаа жаахан бодож ий гэж. Тэгсэн чи би яасан гэхээр нэг үнэсний коридор дотор нэг юм футбол хүмүүсийг явж исэн байлээ дээргээ санаж байгаа. Тэгсэн чи ах та нэг жаахан хуцаа бодож ий гэж ингэж хэлж байгаа. Тэгээд сүүлд хэдэн онд үлээд одоо энэ цэргийн очоомдлагт орцсон байх үедээ нэг өдөр нүдэн дээр нөвдөг гарчихсан манай ажил дээр бас гүгээд ичлээ. Тэгсэн ахад ханыг шилээ өгөөч гэж яах ч юм чи гэсэн чи. Гэхдээ энэ нүдэн дээр өвдөг гарчаад. За гэж шилээ өгчлөө. Тэгсэн чинь тэгээд алга болцсон нөгөө шилж байдгүй төгсөн ч байдгүй. Тэгээд нэг өдөр би нөгөө өмнө сан дээр ингээд ажиллаад ингээд юм зургуудын ингээд хараа сууж ирсэн чинь бета агентлагийн нэг юу ороод ирдэг. Фото зураг. Тэгсэн тэр зурган дээр яг төвшин мөн миний нүдний шилгийг зүүцсэн гитараа барьсан зогсож чинь би бүр гайхчихлаа энэ ч одоо саяхан миний шилийг аваа явсан ч одоо яхаар ингээд бета агентлагаас ингээд юм ороод ирдэг лээ. Тэгсэн чинь нэг улс төрийн дуулаачдын нэг юуны өнгөр тулдаг дуулаачдын тэнцэж явсан юм билээ л дээ бас хамтлаг. Тэгээ надад тэрийг хэлэхгүй байна. Тэгээ яагаад тэгж хэлээгүй. Тэгээ би одоо бодож яхад одоо над хэлсэн бол би нэг хэдэн лев аваад бас өхөл вээжтэй. Гэхдээ яагаад хэлээгүй юм бол тэгээд тэгээ би сүйд нэгсэнгүй яахын дэрийг чинь заавал тэгээд задлж явах хэрэггүй байсан гэж. Тэгээ гэх мэтлэнгээр одоо яадгийн нэг өөрхөн замун тэр ерөөс байгаан тэр. Тийм л байсан дүү маань. Тэгээд яг энэ юунд ингээд бодоод үзэхэд одоо багшийн сургуулийн хамт олон удирдлага. За тэгээд дээрээс нь одоо манай дүүгийн хүүхдүүд ар гэрийнхэн энэ одоо сайхан дүүг маань одоо ингэж алдаршуулсан энэ сайхан одоо үйлс бүтээж байгаад би их баярлж байна. Тэгээд одоо энэ үйлс одоо ингэж юу гэдэг юм одоо багшийн сургуулийн төгөлдөр хуурчид. Тэгээд тэднээс энэ хөдөлмөрийн үндэсний шагнал байна гэж би бодож байна. Тэгэхээр энийг бол одоо яг багшийн сургуулийн хамт олон одоо нийлээд за жишээлбэл өнгөт багшийн одоо юу нэрмж шагнал гэдэг энийг бас дотор нь жаахан зохион байгуулах байх гэж бодож байна. За тийм донд бас нэг жижигхэн өөрхөн юу болдог ч юм дээ би бас өөрөө багшин дээр төгссөн болохоор бас
хүн яаж урамшдаг вэ? Ямар шалганд ямар үнэтэй байдаг вэ? Энэ талаас нь нэлээд их сайхан юм болж өрнөх байхаа гэж гордож байна. За тэгээд юу хамт өгс нэг ангийн хамт олон. За тэгээд та нарт эргүүлэн ажил сайн сайхан өгсөе. Тэгээд дүүгийнхаа одоо энэ уулзалтанд оролцсондоо би мөн их баяртай байна. Тэгээд энэ дээр одоо хэлэхэд одоо хамт ажиллаж байсан жишээлбэл энэ залуучууд байна. Одоо ингээд баяр энэ төр гэл одоо баяр бол манайхаар төвчнтэй зөвл яваал очдөг байсан. Тиймэрхүү одоо энэ хингэл энэ сайхан залуучуудыг одоо төрүүлж Монголын одоо рок попын урлагт өндөр одоо гавьяа байгуулсан гэж би дүүдэд баярлж байна. Эдгээр ингэж хэлсэн ч гэсэн өөрхий одоо сайн үс гэдэг бол хэдэн жил ингээд үргэлжлэж явдаг юм байна. Ингээд шамнар нийлээд одоо хамт олон нийлээд ийм сайхан юм зохион байгуулж байгаад одоо та нарт их баярлж байна. Ах トゥ нарынхаас өмнө. За би тэгээд дүүнэрээ нэг танилцуулчих. За анги 51 баг мэдж байгаа бах уу та нар юуны Готландд гэдэг бөмбөр тоглодог байсан да. Тий. За тэгээд дараагийнх нь би манайх бол ер нь миний дээр нэг ихч байсан. За тэгэл бус нь тийм тэгээд ингэ төвшин байгаа. Тэгээд ер нь бус 6 нь одоо байна. Тэгээд миний дараагийнх бол ингэтэй байна. Тэгээд дараагийнх нь ингэ төвшин. Тэгээд ингэ төргээд байдаг. Тэр одоо юунд вэ? Америкт байна. Тэгээд ингэ цэцэг гээд нэг дүүм нэг эмчви тэр бас юунд Австралид явж байгаа. За тэгээд тэднээс ирээгүй байна. За тэгээд тэрний дараагийнх нь тэр 8 жил сууж байна. За тэгээд манай хамгийн отхон дүү болохоор Туул гэдэг. Энэ ийм за тэгээд манай охин бочцэг сууж байна. За энэ заяа 8 жингийн охин. За манай Болрог мэдэж байгаа. Болрогийн дүүгээд одоо Америкт Саруул гэдэг хүүхэд байгаа. Гэрүүлэр энд амьдарч байгаа. Тэгээ би бас дүүнер маань одоо яг хөгжмийн соёлд одоо ингэж өөрийгөө бэлдэж тэнд одоо гүн орохыг хичээж тэнд хөл зөрөгтэй тавьж ингэж явсан юм. Ер нь манай гэр бүл удам содорт бол их сайнаар нөлөөлсөн гэж боддог. Ялангуяа хүмүүжилд. Соёл бол хүний хүмүүжилд бол маш их нөлөөлнө шүү. Тэгээд энэ талаар бол одоо манай дүүнер бол ер нь тийм их айхтар одоо гитар тоглодог байгаад ингээд тэрийг л би ер нь тэгж ойлгодог шүү. Тэгээд тэгж одоо байсан учраас манай дүүнерт одоо нэг тийм айхтар хальтраад бурууч замаар явцсан юм бол байхгүй. Ер нь бол хөгжим бол хүний маш мундаг айхтар болгодог гэж ойлгодог. За тэгээд тухайн үед одоо энэ одоо гэрэлтэй хамт багшилж ирсэн бас нэг сайхан хэдэн багш нар бид дурдъя гэж бодож байна. За Бата гэж байсан, хэн Бүтэд багш байсан, Алтууяг байсан, хэн тий Задгай багш байна. Тэгээд Задгай багш бас нэг хэдэн жил яасан шүү дээ. Тэгээд тий Задгай багш энэ төргээ тий Чаватар байна. Тэгээд Чаватар чинь бас их нэлээд их боловсрол өндөртэй их мундаг хүн байсан гэж санаж явдаг шүү гэ. Чавдраг бол их сайн хүн байсан гэж бодож явдаг. Гэрмэшлийн одоо их чадaltaй багш нар бол төвсөн зааж ирсэн. Би одоо тэр улсууд бас их талархаж байна гэж бодож байна. Зарим нь бурхандаа явсан баг, зарим нь одоо байгаа гэж бодож байгаа. За тэгээд багшийн сургууль. За тэгээд манай дүүгийн арга гэрийнхний одоо энэ зохион байгуулж энэ улам одоо утга учиртай болж улам одоо тийм манай дүүг дээш нь татхаас гол нь одоо тэр агуу их төгөлдөр хуур гэдэг юмыг маш өндөр төр гэдэг. Ер нь одоо манай Монголд бол багшийн сургуулийн хөгжмийн сургууль бол ер нь би Монголын хөгжмийн урлаг тэрний дотроос төрж гарсан улсуудыг чирч гаргасан газар гэж би бодож явдаг. Тэгэхээр одоо энэ их сайхан үйлстэй өндөр амжилт гаргаарай гэж хүсэх байна. За баярлалаа. Үнэхээр хийсэн бүтээсэнтэй үнэхээр олон жилийн сайхан түүхтэй дандаа гээгэлэг дандаа сайхан юм түүхтэй багш маань. Тэгээд одоо ингээд яриг бүгдээрээ ярих учраас араас нь бүгдээрээ сэтгэлээ ярина. Одоо ингээд өнөөдөр бас одоо гэр бүлийнхэн зүгээс одоо өрөөгдүүдийнхэн зүгээс бид бүхэнд өнөөдөр цугласан баяр
гэсэн талархснаа илэрхийлсэн хүндэтгэлийн зоогонд өрч бүгдээр ингэ нэг сайхан. Мөн төвшүүлээ. За бид нэр 1970 он багшийн сургууль авчлаа. Ингээд 74 онд төгссөн. Нэг ангийнхан байна. Манай ангийн одоо багш, өнгөр багш байна. За дараа нь нацаг дорж багш авчихсан 2 дугаар курсд, 3 дугаар курсд нөхрийн цогц задгаа багш авч төгсөж байлаа. Манай анги бол өвчтөчүүдийн хувьд бас нэлээд хэдэн хөвгүүдтэй байсан. Сая зураг гарсан. За ингээд төвшин маань одоо бидний дотроос одоо хамгийн авьяастай, хамгийн дуугаан, хамгийн хүчээр хацдаг байлаа. Энийг яагаад хэлжсэн бэ? Манай 3-4 дугаар курсд нэг дөрс ухааны хичээл шалгалт авдаг байхгүй. Нэг өдөр ингээд шалгалт авахгүй ингээд бид ингээд зогс номхон зогсооч чинь төвшин байдаг. Тэгсэн чинь жадан багш тамраад авахгүй там биш шалгалт. Төвшин чи ирэхгүй авахгүй гэл бид нар өссөн тэгээд Улаанбаатарын үүдэгд ингээд шүртэй байдаг. Тэгсэн чинь өөр хэмтэн гараад ирж байна. Бидний баярсан гэж хэлдэг юм. Тэгж нэг дурс ухааны шалгалт өгчөөж үлээ. За ингээд мен 72 онд байхаа нэг дурсамж өгнө. Тэр үед чинь нөгөө нэг зөвлөлтийн нөгөө нэг дайны тухай кино гардаг байлаа шүү дээ. Тэгсэн нэг дайны тухай кинон дээр нэг агенцгийн планетыг тоглоод хүн тоглоод билет тоглоод хүн тоглоод дуусгаар даавын буудах тийм гарлаа. Тэгсэн чинь тэр планетыг бүгдээр зогсох гэж хэлж байна. Тэгтээ сэтгэлийн хөөртэй байсан. Ганц чадвар нь төвшингээр заалгаж байгаа юм чи бид нар хөрх юм. Тэгээд бид тэр планетыг их тоглодог байсан. Сүүл бас манай хөтөлбөрчсөн орж ирсэн. Ингээд хүний авьяас бол даанаас бол бас гэр бүлээс хүний эцгээс ахуйгээс бас уламжилдаг гэдэг нь бид нар харсан. Ийм учраас одоо хоёр ахт нь гэрийнхэнд нь одоо бас нөхөн ясваа. Ийм сайхан одоо хүмүүжтэй, хөгжилтэй, тэгээд одоо маш их одоо авьяастай дүү төрүүлсэн. Тэгээд сая хэлдээ нацагдал багшаас их сурсан гэдэг. Бид нар 2 дугаар ангид байхад нацагдал багш маань 1 дугаар ангид байхад хөгжмийн онлын хичээл бид нар заадаг байсан. Тэр үед багш нар маань дандаа төгсөөд хичээл заадаг байсан бид нар. 1 дугаар ангид бол нацагдал багш хичээл заадаг байлаа. 2 дугаар ангид биднэрт манай Жанцноор багш гармоны хичээл зааж байлаа. 3 дугаар курсд байхад буюу оршихгүй бид хичээл заадаг байлаа. Подгрупп. Гэтэ бид нар одоо үеихгүй шүү. Яг л одоо нөгөө буюу орших хичээлээр чөлөө аав. За тэрийгээ тэглээ гэж чөлөө авдаг байлаа. Тэгээ ийм сайхан одоо бас шавнараа төгссөн тухайн үеийн багш нар бид нар заажсан энэ багш нартай бид нар баярлалаа. За манайхаас бол одоо маш их одоо манай энэ багш нар маань бүгд их авьяастай. Манайхан 20 хэдүүлээд өгсөн бүгд хөдөө ажилласан шүү дээ. Бүгд хөдөө ажилласан. Тэгээд манай анги юугаараа хахдаг гэхэд өдөөгийн хөгжмийн хамтлаг манай анги гаргаад тий урдлын үсгээр дандаа алтан медаль авчихсан. Сүүлд хөргөн нөгөө манайхаас найртууны авттай гэн шансны авттай гэн би дутуу хэлсэн байх шүү. Уучлаарай. За ийм байсан. Тэгээд хамгийн одоо хүний одоо сайхан чанарыг илэрхийлсэн энэ төвшөндөө бид их баярлалдаг. Манай ангийн их бас их тийм хүндлэг ийм хүмүүс байсан. Би энийг яагаад дурсах цаана гэхээр манайхан манай нэг 2 ангийн хүүхдүүд маань нэлээд хүнд үзсэн юм аа. Дунд говийн зөншүүл нөгөө усын будаасар. Тэгээд тэр үед чинь дандаа онгоц явдаг байсан. Инфатын төвшин хоёр маань очиж онгоцоос аваад эмбэлтэн аваачаад буцаагаа онгоцны суулгаад явуулдаг байсан. Тэр үнэхээр одоо тийм сайхан хүндлэг сэтгэлтэй. Тэгээ хоёр үедээ маш их тусалдаг. Ийм бодчихсон нэг их сайхан авьяастай юм байлаа. Тэгээ өнөөдөр ингээд найзгаа дурсчихад бид их бахархаж байна. Ийм их авьяастай, ийм их чадварлаг, хамт олонч ийм одоо хүмүүстэй одоо цуг ажиллаж байсандаа маш их баярлж байна. Тэгээд манай буяа ярьсан бид нар одоо буяа ярьж байгаа зарим юмыг ерөөсөө мэдэхгүй байхгүй тэр хамтлагт нь очиод яаж ийсэн тэр одоо Баян Монгол хүчнээ тоглож ийснийг бид ерөөсөө мэдэхгүй. Манай найз чинь тэгж ярьж өөрөөрөө тэр өнгөрмөл байхгүй. Бид нар ер нь гитар тоглож ийснийг мэдэх болохоос ш ямар хамтлаг хаашаа гадаа дотоод явсан ч мэдэхгүй байсан. Тэгээ энэ сайхан уулзалтан дээр бас найз маань ийм их одоо
авиаслог хөгжимчин байсан, ийм их одоо хамт олонтой байсан. Ийм их сайхан шавнар төрүүлсэнд нь одоо маш их баярлж байна. За энэ өдрийн амар амгалан та нараас хүсэж орийн мэндийг мэдчихэе байна. За би энэ ангийг 70 он авч өнгөж анхныхаа анги аваад сэргэлийн сундад ганцаараа энэ хүүхдүүдтэйгээ явж малын хашаа байдаг байлаа. Тэгээд нэг бидний очиод байхад ирчүүд нь чулуунд машинтай явдаг. Эмэгтэйчүүд нь наана юмаа хийж галтгоогоо хариуцдаг юм байсан. Тэгтэл намайгаа тоохгүй биш нэг жоохон шийдэ илтерээсээ ч жоохон. Одоо нэг зурган дээр байгаад парк дээрээ үзүүлэх гэж явхад би өөрийнхөө зурнаас ингээ харсан чинь өөрийгөө энэ байж штэ гэж. Игтэй шүү идэр чинь надаасаа өндөр идэр чинь би өөрөө намд болохоор хардгүйс. Тэр шиг тэр улсад намайг багшаа гэж юусоо хүндчихгүй. Тэр нэг мужаа өгсөн. Тэр мужаа нь бол өглөө гараад явна. Масиклээрээ. Баахан тарав голчгаа тэрийг өгчин. Манай хүүхдүүдийг нөгөө машинаар чулуу гүйтгээд аваад явна. Явж орой. Газ айдутар явж айд уусаар байгаа тэгээд ирлээ багшаа. Чулуу олцсон. Сүүлдээ би явуулахад болж та нар ямар хайшин. Тэгээ артийнхаа хатыг бид нэр лом тэнд одоо юу л вэ тэргээрээ авч иж чулуугаар чулуу хашаа хийж нэг бүтэн хашаа хийгээд дараа нь тал хашааны артыг босгож ингэж ийм хүүхдүүдтэй иржсэн. Өдрийн цагт нь бид нэр гардаггүй. Өглөө ихт босож гардаг. Өдрийн цагаар ийм хүүхдүүдийг наран шавчихна гэдэг. Майхны дотроо майхныхаа гадаа дотор болохоор хөгжлөөр майхныхаа гадаа гарч дуулаад өнгөткөөсөө ээжийн тухай казак заалдуулаад ингэж байлаа. Тэгээ бид нэр ус байхгүй манай нэг тоогоогүйг одоо энд ирсэнгүй дээ. Болтой нэг хүн охин би. Тэр маань би юусоо энэ тэмээг аваад ирээ гэсэн чинь бүсээ аваад тэмээ уурлаад ирсэн. Тэгээд тэмээн дээрээ бидний дор тавьдаг эсхийг тавиад 240 битан аваад хажуудаа нэг 10 литрийг битан аваад 2 хүүхэд яваад өгдөө. Тэгээд нөгөө мочанаас асуух. Одоо худагч нь хаа байдаг вэ? Тэр гөвөг даваад байдаг. Тэгээд явуулсан чинь байдгүй. Бид нэр чинь нөгөө хүүхдүүдийнхээ санаа зовоод нар жаргадаа байдгүй. Бүртийгээ хараад байдгүй. Арийнхаа дээр жижигхэн даваад шиг юм дээр гараад байдгүй. Тэгсэн чинь нэг сөмээс юм хийж. Тийм хобби нэг чинь энэ аймгийн нөгөө юу нисэх гоё юм биш үү? Сэрийн сумын баруун зүг тал руу. Энэ хүн гэсэн чинь юу хитэн даваад авч иж нөгөө мөч устай гэж. Манай энэ цаваа өглөө эрт бас бин хайрдаг. Тэгээд нөгөө хүүхдүүдэд нэг бин өгдөг. Тийм сайхан хавтаж, тийм сайхан аяг байсан. Тэгээд тэр хийчихэд их сайн ажилдаа гээд сургуулиас биднийг урамшуулж ийлээ. Тэгээд анхныхаа ангидаа ороод хийдтэйгээ яриад. Тэгээ урдын үздэг болоод байсан чинь инх төвшин Отгонбаяр хоёрыг за та хоёр төвлөр дээр 4 гарын номер, ийм гарын номер сурах гээд. Манай тэнд чинь ерөөсө төвлөр гэж хоор байлаа шүү дээ. Нэг ангидал нэг төвлөр байлаа. Тэр төвлөр дээр хүүхэд хичээлээ хийн. Дараа нь хичээл дарсны дараагаар 45 минутаар хичээлдэг байсан. Энэ шиг адилхан кассиамасгаа ийм олон юм байдгүй байлаа тэр үед. Яаж сурсан? Яг л авьяастай хүүхдүүд авьяасаараа сурдаг юм байж бодсон. Тэгээд Отгонбаяр тэр хоёрыг 4 гарын номер хийлгэж энэ хэдээрэн бүгба бүчиг зааж өгч ансамбл хийж манай анги ерөөсө тэр хідэн юунууд
дандаа урлагийн үздэг төрүүлдэг байлаа. За би ч яг эдний анги дутаагаас жилд төгсгөөдөөс яасан гэхээр дөнгөж төгсөөл маамуу гаргаад маамуу гарах хоорондоо нэг багшаар тарж байгаа сүүлдээ чи яг дараагийн ангийг яхад би группт ороод явсан. Миний анги бол өстой хамтдаж энэ сайхан дуу хөгжим цангислын энэ цагаан сайхан өргөөнд бол миний хүүхдүүдийн хоёр дахь гэр бүл гэж боддог. Миний хүүхдүүд одоо ч гэсэн бие биентэйгээ эвтэй найртай, бие биентэйгээ өвдөж зовсон ч тусалдаг, бие биентэйгээ гэж итгэдэг. Дандаа над дээр жил бүр очиж зологдог. Миний хүүхдүүд чинь сайхан хүүхдүүд. Энэ дундаас инх төвшин болвол яа. Стой нэг сайхан рөөсөө юм хилээд байх юм байхгүй. Бүгүйгээл ингээл явж төө тэндээс инх төвшин ирж байгаа нь мэдгэдэн. Өнгөцөн ингэж явж хагаад нэг бүхийш ингэж үнсүүлээл тэгээд явдаг. Миний хүү чинь их сайн үйсэн. Их сайхан сэтгэлтэй. Хүн гэдэг чинь хүнийг хүндтгэж сурах. Хүнийг халамжилж сурах. Хүнтэй найзлж сурах. Юмыг хүнд хэлж таниулж зааж сургах. Энэ чинь хүний ганц гой чанарны байгаа шүү дээ. Тэгээд манай 100 жилээр болсон чинь манай ахмадын нэг авч амралтанд авсан. Тэгээ амралтанд аваад явж исэн чинь Баттогоо одоо энэ сууж байгаа да. Баттогоо инх төвшөө хоёр маань төгөлдөр тоолдог. Баттогоо тэнд яац чи миний хүү үржиж нөөдүүл архихгүй. Миний хүү архиудгүй. Ууд юм бэ? Вэ миний хүү бол архихгүй. Би шөнийн 3 цаг хүртэл хүүгээ хамгаалж тэнд хүүтэйгээ төгөлдрийнхэн тэнд суугаад авчираа тавьсан архийн нэг рүү шилжүүл тавьчаад хүүтэйгээ байж 3 цаг хүртэл тэнд нойргүй хүүгээ хамгаалж тэгж байж байгаа. Миний хүүхдүүд бол миний өөрийн хүүхдээс илүү энэ хүүхдүүдэд их баярлж явдаг. Хүүхдүүд минь намайг зовж сүдэрч яхад надтай их тусалдаг. Эднэрээр би бахархаж би энэ бас группт орсон энэ өвчнөөсөө салж ялаа. Тэгэхээр миний хүүхдүүд чинь сайхан хамт олонч, сайхан нийтж, сайхан хүн. Тэн дундаа миний инх төвшин бол ёстой хүнлэг, хүн чанартай, тийм сайхан. Та ах トゥ нэрчэн баярлалаа. Манай ангиас 2 доктор энэ өдхөө цаваа 2 доктор төрсөн байгаа шүү дээ манай ангиас. Манай хүүхдүүд бол бүгд боловсролын тэргүүн, соёлын тэргүүн бүгд автан гац бидний хүндэт медаль эднэртэй бүгд тийм мундаг хүүхдүүд байхгүй юу? Би хүүхдүүдээрээ бахархгүй бол хинээр бахархгүй би. Намайг бол цаваа гэдэг. Тэгээд түрүүн тэнд нэг дурсамжтай гой зураг гарсан. Нэг төвшин битээр бол бүр нэгдүгээр ангиас ихтэй найзууд. Нэг ангийн бүр 1962 онд битээр 23 дахь сургуульд орсон. Тэгээд би болохоор их төлбөрийн урт талд хоёр аахтай байшингийнх инх төвшин болохоор яг их төлбөрийн арын цагаан байшин. Би энэ охиныг их сайн таниад энэ ахыгаа дагаа явдаг тэр нүдний шилдээс аваад цамцтай энэ охиныг бол баан инх төвшин дагдаг. Би тэр нэгдүгээр ангид бол хамт ирсэн. Тэгээд хожмол дээр ч одоо багшийн сургууль 8 ангид гэсэн хоёлаа орсон. Тэгээд одоо хүмүүс бол багшийн сургуульд байхдаа одоо авиасанд тодорсон гэдэг ингээд яриад байгаа байхгүй. Би бол багш 23 дугаар сургууль сурж байхдаа инх төвшин аюулгүй авиастай байсан. Ягаад гэхээр урлагийн өслийг ингээд бэлтгэдэг. Манай одоо дунд ангийн багш маань болохоор биологийн багш байсан. Тэгээд тэр багш маань бол дандаа нөгөө нэг өөрийнхөө урд төгссөн шагнараа авчираад манай нөгөө нэг урлагийн өслийг бэлтгэдэг байхгүй юу? Тэгээд багш маань хэнийг их авчирдаг байсан гэхээр за одоо драмын театрын мөнх дорж гэж хүн ирнэ. Тэгээд нөгөөх нь Бардам дорж гэдэг нэг жүжигчийн хоёр мөнч биднийг 8 дугаар анги төгсдөл урлагийн өслийг юм бэлдээд бид дандаа урдсад төрүүлдэг гэсэн. Тэгээд бид нар чинь нанаа нөгөө нэг найранд чи хашийн олтонд ордог байлаа шүү дээ.
Тэгэхэд их түвшингийн авьяасыг тэд нар тодруулсан байхгүй юу? Яагаад тэгэхээр их түвшин бол нөгөө гитар тоглолт зааж өгдөг. Тэгээ их түвшин гитар тоглоод наавын тухай бүхэн шууд онгоцсон гэдэг дуу явдаг их эцгийн хурал дээр битээр их түвшин гитар тоглоод би дуулаад бас нэг найз маань бол хожимоо энэ Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн дараагаар ажилласан пүрвж байгаа эдийн толгойн дарга пүрвж байгаа охин битээр дуулаад тэгээд тэр их амжилттай болсон байхгүй юу? Арт талд нэг кино гаргадаг. Нөө нэг юм нэг юу гэдэг л шүү дээ. Кино үздэг байсан шүү дээ. Бид нэг жижигхэн аппаратаар. Тэгээд тэндээс эхлээд манайд энэ гитар тоглох юм юу? Тэр хоёр хүн зааж өгдөг гэсэн. Тэгээд 8 дугаар анги төгсөөд манай болохоор боловсролын яамд ажилладаг. Тэгээд ер нь бол манай аав чинь бол бид тавыг өсгсөн одоо сургууль хүмүүжүүлэх одоо сургууль хүмүүжүүлэгч манай аав бол хүүхдээ хүмүүжил сэтгүүл багш сэтгүүл сургууль хүмүүжил сэтгүүл хүүхдээ хүмүүжилгээ бүх сэтгүүлүүдэд яамд бол эрхлэгчээр ажиллаж ирсэн нэмэн сэдвсрэн гэж хүн байдгийг. Тэгээд аав маань бол за одоо ер нь дуу хөгжмийн ийм сургуульд ороод одоо бас нэг коллеж сурах хэрэгтэй гэд тэгээд нэг яамнаас нэг 5%-аар Улаанбаатар хотод хоцорсон нь одоо би нэгэнд нь ороод их төвшөө ороод тэгээд манай их бат бүтгэв Тонголог 5 одоо Улаанбаатар хотын одоо бид орсон. Тэгээд бит хоёр багшийн сургуульд бол бас ангийнхандаа бас мэддэхгүй штэ нөгөө ичээд нэг ангийнхан гэж бас хэлэхгүй. Тэгээд ингээд нууцаар ингээд орой болгон ер нь бол их төшин болоод орой болгон намайг хөргөж өгөө штэ нөгөө хичээл хийцээ дуусаад яануу ихлээр аав авдаг байсан. Тэгээд сүүлдээ болоод их төшин намайг орой болгон хөргөж өгөн. Тэгээд бид нар чинь төгөлдөр хуурдаа нөгөө цагаа биччихэл орхичоод нэг хүлээ цагаа хүлээдэг. Тэгээд ерөөсөө товт хүлээдэг байж байгаа. Тэгээд би бас нэг найз майзтай болоод тэгээд нэг жоохон холдож ихэлсэн л дээ их төвшингээс. Тэгээ манай нөхөр бол бас одоо яг миний дээдлээ сая буян орш өдрийн ангиад бас автоматар гэдэг хүн байсан. Тэгээд нэг жоохон холдсон битээ. Тэгтээ бол яг бас их бат их төвшин хоёр ч дуугүй ундаг манай хоёр тэгээд баян хөргөж өгдөг. Бид нар баян хичээ тарааж гисэн ингээ хамт явдаг. Тэгээ ер нь бол их сайхан тийм сэтгэлтэй, тийм сайхан найзууд байсан. Тэгээ бид тэр олон жил яасан тэгээд хөгжмийн сургууль байгуулсан 50 жилийн ойгоор би багш найз их төвшөө хоёрдоо яам дээр хурал хийж яхад шагнал магал байхгүй гэхээр нэстэ хорондоо явж хагаад энэ хоёрдоо боловсролын тэргүүний шагналыг хөөцөлдөд нэстэ нэг 30 минутын дотор хөөцөлдөж авч өгчээсэн шүү дээ. Тэгээ бүр өстө хөтэ баярлдаг байж дээ энэ хоёр маань. Тэгээ найзтай болоод амар их хайртай хүн харахад бол хэлэхгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө болоод баан хөөрхөн амт уцаар ярьдаг, видео кол хийгээд ачтынараа харж байгаа гэдэг ингээд ярьдаг. Тийм сайхан найз маань байсан байхгүй. Тэгээ сая би замдаа ирэхдээ заавал би нөгөө нэг их төвшин дандаа явдаг дүүгийн таних л гэдээс яг орж ирээд би таньсан. Яг юм шүү дээ. Яг. Тэгээ та бүхэнд их баяртай сайхан ажил зохион байгуулж байгаа явдал биднэрт үнэхээр сайхан байна. Сэтгэл их сайхан хөдөлж байгаа. Найзгаа бол санаж байгаа. Нас орохоос нэг 2 өдрийн өмнө бүгдээ уулзцгаая гэд айгүй их залгсан. Тэгээ загнаад хүлээж чи болоогүйгээд загнасандаа дандаа харамсаж явдаг. Ингээ та бүхэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Ялч хүнийг нэгдүгээр ингээс хамт хийж байгаа багшийн сургууль хамт орцсон гэж байна шүү дээ. Им сайхан. Тэгээ одоо та бүхэндээ их сайхан мэдлэгийг бүгдээрээ сууж байгаад тогтоо үзье. Тэгээд чимгээ өгш маань манай өгш маань хань охин за чангалаа. Иргэн дурсан жуулчлалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндчлэгийг дэвшүүлье. Манай гэр бүлийн санаачлалыг хүлээн авсан сургуулийн захиргаа найз баттайгаа шав халуун
энд хүрэлцэн ирсэн 1992 оны төгсөлт болон хот хөдөд ажиллаж байгаа олон мянган шагнарт нь энэ өдрийн мэндчлэгийг дэвшүүлж байна. Та бүхэндээ баярлалаа. Энэ хорвоогийн мянган жаргал дундаас хамгийн чухал жаргал болсон эрүүл энхийн нэгэн жаргалыг та бүхэндээ хүсэн өрөө баярлалаа. Төгссөн ангийн биш, төгсгсөн ангийнх нь хамт олныг бүгд ингэ өрөө. Манай их төшин багш маань анхны төгсгсөн анги. За манай ангийнхан гэсэн үг. За ингээд ангийнхныгаа гарч ирэхээс өмнө би бас нэг хоёроо сэтгэлийг бас хэлчихье. Түрүүн багшийнхаа том ахыг гараад ирэхэд нь өөр ирэхгүй хараа сэтгэл хөдлөж байлаа. Яагаад тэгэхээр бид нэр өнөөдөр хувь заяагаар учирсан ангийнх нь хүүхдүүд юм байгаамаа. Багш маань өөрөө насаараа Баян Монгол чуулгад бас тоглож байсан. Сара тэр цахилгаан хөгжимтэй эстрадо хөгжим, популярны музик тийм ээ одоо вокалны инструментальны ансамбл гэдэг зүйлтэй бүх төрлөөрөө холбогдож ирсэн энэ сайхан багшийнхаа ангид орж ирээд манай ангийнхан дийлэнх нь ерөөсөө одоо ингээд урлагийн гойц төлтөй халиу маань байж байна. Манай төрөө маань байж байна. Тэгэл байсдаа маань одоо бурхны оронд очиод бас 2 жил гарсан болж байна. Тэгээд бид нар ерөөсөө бүгдээрээ ер нь эстрадлыг хотынхан хүүхдүүд их хийсэн те. За тэгээд одоо нэг ангийн дарга маань байхгүй байгаа учраас ангийн даргыг за халиу ангийн дарга шүү дээ тий. За манай баяр сайхан багш 1-2 дугаар курс дээр биднийг хариуцж хагаад 3 дугаар курсээс эхлээд бидний халуун чихийг инх түшин багшаа татгуулсан. Тэгээ баяр сайхан багш маань сэтгэлээ хэлнэ. За ингээд өнөөдөр их сайхан үйл явдал тохиолдож байна биднэрт. Би одоо 1988 онд 85 онд соёл гэрлийн дунд сургууль байхад би багш болоод тэгээд бид нар чинь 88 онд хөгжмийн ангийг буцаахад багшийн сургууль руу шилжүүлсэн шүү дээ. Тэгээд энд ирээд бүгдээрээ байж байгаа намар нь одоо манай энэ их авьяаслаг ангийн хүүхдүүд маань манай багшийн сургуульд нисэн орж ирлээ. Тэгээд би одоо 88 оны намар одоо улаан төмөр захирлын тушаалаар одоо 4-1-р ангиас энэ хөгжмийн ангийг удирдах тийм тушаалаар одоо томилогдож энэ хөдөн сайхан хүүхдүүдэд авч өгч намрын одоо юуны үйл ажиллагаанд явсан ногоо хураах үйл ажиллагаанд тэгээд анх бид надад одоо 30 хүүхэд өгөхөд 14 нь эрэгтэй 16 нэмэгтэй тэгээ одоо бүр ойрын 10 жил одоо манай инх түшингийн бүр айгүй гоё үйдэн штэ ойрын 10 жилийн багшийн сургууль дохиогоогүй авьяастай өстөө нэг гарч иржээ гэж ярьж исэн бүр тийм түүхтэй анги. Тэгээ одоо ингээд байгаа энэ өдрөөс харахад манай хүүхдүүд одоо 2 сайхан гавьяат багштай гавьяатууд урлагийн гавьяатад авалцсан бусднаас өөрийнхөө хөдөлмөр тийм ээ авьяас бүлгээрээ Монголын одоо энэ олон сайхан салбарт бас нэрээ гаргасан юм сайхан одоо шавнар болон ийм сайхан хүндтэй хүмүүс болцсон явж байна. За тэгээд намар нь бид нар одоо баруун хараагийн шам давдар тийм ээ чандагтаан барьгээд гэдэг баригдад очсон чинь 7 хоног бороо ороод тэнд л одоо манай хүүхдүүдийн авьяаслал жинхэнэ 7 хоног бороонд бол тодорсон шүү дээ. Гадаа бороо орж идэг тангивд хэдүүлээ концерт тоглож идэг байцтай Батолдоо ерөөсө циркийн алиалагчдыг тоглож идэг. Тэгэл ерөөсө бөмбөр шагшуур тэрүүгээр байгаа дүмпэн бүгдийг барьж байгаа дор нь хөгжмөдөл юм гаргаад ирдэг. Ийм авьяаслаг ангийг бас авч ирсэн би бас азтай хүн байгаамаа. За тэгээд бас нөгөө одон гэрд огшод эмэгтэй хүн юм чи нөгөө маамаага гаргад юм байгаа сте тийм ээ. Тэгээ маамаа гаргаад явхад одоо сүүлд нь би инх түшин багштай өглөө анх идрийг ороход ингээд багшийн сандыг асууж байгаа нөгөө бас за юу энэ багш төгөлдөр хорийн багш энэ морин хорийн багш шүү гэж хэлчихдэг байхгүй багш нь. Тэгэнгүүт би эднэрийг хуваардаг. За инх түш манай ангид одоо төгөлдөр хор заах багшаар нэрээр орж ирэнгүүт нь. За энэ манай одоо багшийн сургуулийн ада төгөлдөр хуурч агуу багш одоо инх түшин гэдэг хүн дээр гэл за гэл нэр үчээл хайлуу Батбол байцтай гэл дандаа энэ одоо эрчүүд эрэгтэй хүүхдүүдээс өгч ийлээ.
За энэ сайн багштар маш мундаг шавнар одоо багшийнхаа шав болж одоо төгсөж алс ирээдүйд багшийнхаа нэрийг бас дуурсах ийм сайхан юмыг бүтээн шүү гэж үсэн. Үнэхээр бүтээж агаад бид нар маш их баяртай байна. Ингээд инг төвшөндөө маш их баярлаа. Чамдаа энэ шавнар чинь бүгдээр хайртай шүүгээд бүгдээр нэг алга нийтлүүдэн дашаа. Бас тийм хөдөлмөрч хүндтэй багш байсан шүү. За тэгэд ингэж хуваарлаад бид нар за тэгээ энэ хэдгээ бас морин хурд хуваарлаа. Их гоё. Морин хураа тоглох болохоор эдгээр тэгэд багшаа нөгөө батганы цонхны завсар хавцруулсан батганыхаа дуу тоглох уу гэж тэгдэг байхгүй. Нөгөөдөө ч морин хурандаа их дургу манайхан чинь. Төгөлдөр хурандаа бүгд шавж идэг тийм байсан. Альва анги нэг тийм ээ дуртай хөгжим байдаг дургу хүнд дуртай дургу байдаг. Тэгээд яг хаа Монголын боловсрал манай хөгжмийн салбарын боловсралынхаа байг чиглэлүүд бүгдийн сайхан суралцсан ийм сайхан шавнар байгаамаа. За тэгээд инх төвшин багш маань надаас аваад энэ хэдтэйгээ хамтар цуг явсаар адил төгсгөлд нь бас ангийн багшаар яасан төгсгсөн. Би бас хамтран төгссөн. Тэгээ бас битэр их бас хувь тавилантай юм байна. Би 2 жилийн дагаад сүүлийн 2 жил нь инх төвшин дагаад тэгээд эцэст нь одоо бид нар чинь манай ангийнхны цуглахаараа битэрийг хоёулангийн өрнө. Ямар ч ажил бид нар 20 жилийн явгаа тийм ээ. Одоо хинтийн 20 жилийн явгаар явсан шүү дээ. 20 жилийн явгаар дэлэн болдог явсан шүү дээ. Одоо нөгөө Хинтээ аймгийн бараг 7-8 хоног бид нар чинь 4 машин гаргаад тавьсан. Дөө машиндаа суугаад багш нартайгаа цуг явсан. Ийм сайхан үе бидний сэтгэл зүрхэнд оршиж үлдсэн. Хамгийн дурсамжтай 7 хоногийн тэр аялалд одоо маш гоё зургнууд байдаг. Тийм сайхан дурсгалтай гоё аялж зугааж явсан тийм гоё хүмүүс байгаамаа. За ингээд инх төвшин багшийнхаа өнөөдрийн энэ сайхан гэгээлдэг энэ сайхан дурсамжит бас тэгээд бас сургуультай ажиллаж байсан энэ сайхан түүхийг үлдээж бас өөрийнх нь нэрмжит бас шагнал гардуулах энэ сайхан ёслолын ажилд бас анги хамтанд олон дороо оролцож шавнартайгаа оролцож байгаадаа маш их баяртай байна. За тэгээд миний шавнар бол одоо зөндөө сайхан дурсамж ярих байхаа. Тэгээд халиундаа гардуулъя. За би оройжонгоо ярьсан. Одоо энэ хэд маань яриа. Шинийг бэлдээд дуу. За Монгол Улсын ардын жүжигчин ган төмөр. За манай багш мондог хүн байсан. Тэгээд одоо нөгөө шавнырынхаа нөгөө давуу тал одоо байгаа байдлын дандаа дүүйлгэж ярьдаг ийм хүн байсан. Би бас төрийн байгууллагт олон жил ажилласан. Тэгээд намайг харахад манай дарах гэж манай багш тэгдэг. Их мондог хүн байсан. Тэгээд багштайгаа би 2 багштайгаа хамт авахгүйсэн их сайхан зураг байдаг. Тэгээд багшаагаа ингээд одоо ботход их сайхан хүн байж дээ гэж одоо чин сэтгэлээсээ багштаа баярлаж байна. Тэгэл дандаа намайг дарга ирлээ гэдэг. Баярлалаа. За бэлэгдсээр байгаа дарга болгосон да. Одоо тэгээд манай багш бид нартай хувь тавилангаар учирсан гэдэг нь аргагүй. Ер нь бол манай ангийнхан рок боблог. Одоо багшийн сургуулийн түүхэнд айс гэдэг хамтлагийг түүхээр нэгж авч явсан усуд бий. Одоо тэнд манай ганцхан багш маань байж гин. Тэгээд их төвшин багшаас эхлээд доошгоо ингээд явсан байж тээ бүгдээрээ. Тэгээд манчир багш маань эдгээр нэг үе айс гэж байгаа л тэг мөнгө багш маань ингээд айс хамтлаг гэж байгаад араас нь бид нэр айс хамтлаг гэж манай ангийнхан гарч ирээд. За манай ангийнхан бол гарч ирэхдээ үнэхээр түрхүү гарч ирсэн. Айс хамтлаг бол 1989 онд оюутны шоуд ороод би чинь нөгөө гоцол дууны төрөлд ганц дангаараа орж 2 дугаар өрөнд ороод манай айс хамтлаг чинь хамтлагаараа баястай маань дуулаад ингээ орж ирч 2 дугаар. Ерөөсө данг манай ангийнхан хамгийн гоё юм 88 онд бид нар зүүн бүрэн явчаад зүүн бүрэнгийн атмануудаас хайгаад төв рүү нь явдаг хүн нэгч байдгүй байсан. Тэгээд төв рүү нь очих нь үтэл бид нар чинь шууд нөгөө бүжгэн дээр нь очсон. Ангийнхаа охтуудыг бөөнөрийн дагуул бүжгэн дээр нь очиод тэгэхэд чинь баас тогш нэг чинь багш хоёр дагуулж явсан хөөхгүй бидийг харгалзаж явж байгаа. Одоо хамгийн зоригтой 2 багш нь байсан юм шиг байна. Ер нь бол тэгээ бөөнөрөө бид нар очиод шамрын хамтлаг тэнд тоглож ирсэн. Манай ангийнхаа юу ч бэлдээгүй байж байгаа шууд гарт тоглосон. Халуун төрөө ган зөрөг те. Ган зөрөг байстай бид 5 гарч ирэнгүүтээ тэнд тоглоод шамрын хамтлаг байхгүй цаашаа. Тэгээ за манай ангийнхан тэнд айгуу гоё болол. За нэр хүндтэй болол. Ер нь манай ангийнхан рок боблог талдаа багш түрүү хэллээ шүү дээ нөгөө морин урын хичээлдээ авахгүй төгөлдрөө ингээл тэгээ одоо бидний нүдэнд харагддаг манай багш бид нар ингээ бүгдээрээ их чинь багш дээр явдаг байсан. Ороход сүрдмээр шүү дээ. Яагаад гэхээр чинь дээх нь үед бол одоо манай багшийн хэмжээний өндөртэй хүн бол
олон хүмүүсийн дээгүр толгой нь харагддаг байсан байхгүй. Тэгэхээр айгүй өндөр тэгээд намаа ороо суухлаар би хамгийн их айдаг юм төгөлдөр уурынхаа хоёр талаас ингээ бариа сууж. Тэр төгөлдөр уурын хоёр талаас өөлхөн хөрдөг байсан тий. Тэгээд одоо болт миний чихэнд одоо тэр сайхан Оросын дуунууд бүгдээрээ явж идэг. Тёмна нууч ганган төглөж тий. Тэгээд тэрнийхээ хүмүүжлэр багшийнхаа одоо тэр сайхан олон юмнуудыг манай анги авч чадсан бахаа л гэж боддгийн тэгээд. За тэгээд түүх яриад ивэл бид нар бол одоо бараг дуусахгүй юм болох байх тийм ээ. Тэгээд сайхан байна. За одоо нэг гоё зургнууд. Энэ манай ангийнхны зураг гараад ирлээ. Би гэрлийн удраач. Гинжаагүй их бас их явуулна их хоржонтой тий. Болтой та нар хэдэр гэдэг лээс тий. Их сайн. Одоо бидний төгсгтөө авахсан монтаж байна. Харагдаж байна тий. За энэ нөгөө багшийн сургуулийн хөгжмийн салбарын 50 жилийн ойгоор багш маань нөгөө ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналж явах үе байна. За энэ төгсөж явах үеийн хонхны баяраараа хулсан байна. Хоёр багш маань голдоо сууж байна. За энэ бид нар нэг 20 жилийнхаа уулзалтаар Сүхбаатарын талбай дээр сайхан зургаад харуулсан. Яг хөдөө явахынхаа урд өдөр. За энэ манай мөнх хоёр Бартул хоёр. Энэ гурван маань нэг сургуульд 97 дугаар сургуульд багшилж исэн. 3 найз. Багш байж гад 3 найз болцсон. Тийм. За энэ зургийг би ерөөсө хараагүй. Энэ зургийг нэр надад өгөөрэй. Энэ хаана? Би арай өөр байсан мөгөөд. За энэ бас хайртай шавнартайгаа хулсан зураг байна. За энэ манай байстай Батуулд энэ тий жавхлан кино тусланд би багшийн сургуульд орохоос өмнө багштай жавхлан туслан дээр танилцчихсэн шүү дээ. 6 дугаар ангитай байлуу 7 дугаар ангитай. Нэг хөл дээр нөгөө хөлөө тавьчаал тэгэл төгөлдөр ороод тоглоо сууж идэг гэсэн багш маань. За сайн нэг цэцэг амтлынхаа маргааш тоглолтоо хийх гэж байгаа цэцэг амтлынхаа. За би энэ ч бас бичсэн байна. Бидрийг багш маань өөрөө нөгөө рок попын хүн байсан болохоор бидрийг нөгөө чөлөөт маягаар тоглох те. Бидний рок поп орчин үеийн хөгжмийн сэтгэлгээг үргэлж их дэмждэг байсан. Та нар маамун ашрыг Умбач ачааг тоглох ямар хэрэг байх юм бэ? Өөрсдийнхоороо гоё зохиогоод өөрсдийнхоороо хөгжүүлээ тоглолтоо гэж хэлдэг байсан. Тэгээ багш маань өөрөө их том гартаа дандаа нөгөө Рахманиновын зохиолуудаас надад өгнө. Миний гар хөрөхгүй тий. Тэгээд тиймэрхүү. Саманхаас үг. Тэгээ бүдгүү багш маань түрүү хэллээ. Манай төвшин маань бол их гүндүүгүү, хэнэггүй тэгээд нэг хүнд нэг хэр баргийн юмд дуурдгүй мөртлөө би их санаа зовдөг гэсэн гэдэг чинь тэр санааг их зовж сүхт би өөрөлдөв. Тэгэхээр яагаад тэгэхээр одоо түрүү ангийнхнаас нь сонсоод байсан чинь нөгөө хичээлээс айгүй хоцордог, хичээл их таслаад янз янзын юмд яваад алга болцдог байсан гэж багш маань хэлсэн чинь яг би өөрөө санаанд орчлоо. Би ерөөсө багшийн сургуульд ороод юу нэг айхтар аваад түүхэд ийш тийшгээ тоглолтод алга болоод тэгэл маргааш нь өглөө хийхгүй босохгүй тэгэл багшийн гадар цогцдог байхгүй яг төлнөөс найгаад тэгээд цухтаач. Тэгсэн чинь тэгээд багш маань хийж нэрдэг байсан юм. Энэ нэг хүүхдийг багшийн сургуулиас сүйдчихгүй байж байгаа. Аваад үлдчихсэн гэж ярьжсэн гэдэг. Тэгээд их зөөлөн үнэлтэд цаагаараа тэгээд гоё. За манай англи төгөн болсон. Яста бараг түүхээ бүгдийг авчираад яатсан биз дээ тий. Хэлээ. Энэ манай ангийнхны уулзалтын үеэр боловсролын тэргүү авсан юм уу? Багш. Багшийн сургуулийн хөгжмийн ангийн 50 жил дээр юм бэ. Бүх хойно авсан байна тийм. За сайн бацгаана уу? Бүгдээ ингэ таньдаг хүмүүс байна. Тэгээд энэ төвшмшаага дуусч байгаа сайхан өдөр бүгдээрээ уулзаж энэ өөрийн дүү, өөрийн хан, өөрийн найз, өөрийн багш, өөрийн хамтран зүтгэгч энэ олон хүмүүс маань нэг өдөр цуглаж энэ төвшмшаага ингэ дуусч байгаа бүгдээрэнд нь ингэ халуун баяр хүргье.
За тэгээ сая шагнал гэж ярьснаас бүхий. 9-ний өмнөөс нь ч ярив. За 84-өөс 88 оны үед бол манай багшийн сургуулийн хөгжмийн ангийнхан бас нэлээд чамбай анги байсан. Одоо та бүхэн бүгдээ мэднэ Мөнхбат, Манчир. За тэгээд ингээд авьяастай аюул олон хүмүүс байсан. Энэ дундаас авьяас за бивэн за тэгээд за тэгээд хамгийн гол эндээс нэг аяс гэх хамтлаг бий болсон баггүй. Одоо Манчир, Мөнхбат, би амар түргээд. За ингээд бид нэг ингээд тоглолоо. Алтуу яа ингээд дуучин. За ингээд бид ингээд тоглож байгаа амар төр юу Манчир гэн амар төр хоёр чинь бүдгөө өгшөө их сайн мэдж байгаа. Тэрээр та юус таардгүй. Тэгээ муудалцаа яваад өгнө. Тэгэнгүүт бид нэр ийг төшин багшаа өрнөлтөө төшөө багш та нэг баскетбол ард тоглоод өггүй байх. Тэр үед чинь нөгөө бизнес Стевандер тэгээд модерн токинг гэдэг гарч ирсэн тэрийг тоглоод байсан байхгүй. Тэгээ би зөв ганцхан төгөөс нь тэгээд маш их юм ярьж байна. Тэгээ яадаг вэ гэхээр тийчээ ингээд тоглоно л доо. Тэгээ төшөө багш та ингээд ард нэг бидний тоглоод өгөөч гэх юм. За тэгээд багш нөгөө тоглох нь биш дээ. Ингээд гардаг байхгүй. Тэгээ дараа тоглоно. Тэгээд тоглонгууд за багш ингэж тоглох шүү гэж заагаад өгч байгаа байхгүй. Заагаад ах юу байх вэ тоглоно. Гэтэл яг байх вэ? Идэгсэн байхгүй юу? Тэгээд дандаа тийч асуу. Одоо ойлгох нэг бүгд л мэднэ. Мөн биз? За мөн биз? Гэхлээр за багш мөн шүү дээ. Тэгээд битээр ингээ босоод зогсгоо. Аралтай нөгөө мөн удаа тоглоно. Манчин тийч клавиш тоглоно. Би гитар тоглоод амар тэр битээр яг ингээд юу таардаг байхгүй юу? Одоо ингээ хацаа дараад гар хоёлоо дууж болоо. Тэгмсэн чинь төвшөө ушаа тоглосон чинь за хоёлаа гарч тоглоно шүү гэсэн чинь төвшөө уштэй зогсгооч мэдээж нэг ямар хоёлоо ойлгож шүү дээ. Тэгмж төвшөө уш. За ерөөсөө би ард очиж сууж. Тэгээ төвшөө уш араас тэгээд тэр нь одоо саягийн санаад аюух орж ийлаа. За ингээ хамгийн сүүлийн би ихэд ийг төвшин багштайгаа нэг хамгийн сүүлийн том концертын дээр тэрний бичгээс одоо манай төгсч баяр сайхнаас саягийн тэрний ажилтны гэдэг цодыг авч ирсэн байхгүй. Саяхан дөө батгаа багш тийм ээ. Тэгээд та одоо их аваагүй байсан биш үү гэж. За тэгээд ганцаа хоёулаа нэг үдэд авах тоо хоёулаа битээ байсан юм байна да гэж. Хоёулаа тэгээд нөгөө стаг аяа одоо бахархалтайгаар одоо тайсан дээрээс авсан учраас маш бахархалтайгаар авчи. Нөлөө хоёулаа тэгээд стаг гэдэг чинь ийм тэндэг байсан биш. Тэгээд би бодож ирсэн байхгүй. Ийм төшин багш маань насаараа тэгээд юм ажиллаж чад. Тэгээд дөнгөж хоёулаа ингэж авч ирсэн да. Сайн ингэж бодоод суужлаа. Тэгээд ярил одоо маш их юм ярив. Тэгээ одоо ингэ зогсоё. За тэгээд та бүхэндээ ас жаргал ирүүлэг сайн хүсье.
Тийм үү. За анхны шагнал авч байна. За тэгээд болгон зүйлтэй яваа. Олон сайн нөлдөр өөрчлөлттэй төрүүлэх юм билээ гэж ахын бас стааны явуулж байгаа. Тэгээд орондоо үйлчлээ. Зэнгэ хоёр үгэнд. За хоёр үг. Зэн шатстай. Хогоотгош. Яг 90-ад оны үед энд нөгөө нэг дөнгөж цэцэг амтлагаас одоо нөгөө хүмүүс аягүй их сони юм яриад байгаа байхгүй нөгөө цэцэг хамтлагийг төгссөн гэж яриад байгаа. Төгссөн гэдэг чинь одоо бас болохгүй л дээ. Генер сургалтын төв ордны дэргэд хамтлаг учраас нөгөө насан туршид багшийн сургуульд орсон хүн генер ордонд сурч болохгүй шүү дээ. Тэр явдахаараа л одоо ингээд түүнээс 10 дугаар ангид байсан байх байсан баг. Тэгээд цэцэг хамтлагаас анх наашаа гарч ирээд ангийнхаа кадартаа, байцаатай генер ордоноос одоо одонд бүлэгтэйгээ одонтойгоо маш олуулаа орж ирсэн генер ордоноос. За тэгээд багшааны цагаан дурсаад 90-ад оны үе яг одоо 89 он 90-ад оны үед гарч ирсэн хамтлаг дуучдын нэг сайхан дуу. Ангийнхаа хамтлагын нэрийн өмнөөс зориулъя үгүй. Остасанд чамайг хөлөө. Sushi, ich bin Karobi.
мэдээч авшиг ууж сэтгэлтэй ухаадаг төржээч заяа заяа ахтимын хай чимигээ заяа чимини сэтгэлийн таяа чимини сэтгэлийн заяа Миний сэтгэл юунд уйран Яачуу багшаараа авах чинь тэр орноос орж ирэл өгөж миний ном сайхан ном гэж орж ирдээсэн хүүхдийг өдөөд ирсэн анги хамт бол маш баярлаа. Тэгээ би хэлсэн шүү дээ би бол хөдлөнтэй түрүүн дээр мата зантаж дээр энэ миний зүг байх гэж байгаа шүү дээ. Тэр үед чи бодолцсон байсан. Бодолч юу хаа. Яг багшгаа гэх ингээл урлаг гээл ингээд явсаар агаал өглөө болохгүй явжсэн. Тэгээд багштай маш баярлалаа. Би баярлалаа. Нэг чинь багш хоёртой нэг маш баярлж явдаг. Энэ хоёр хүн намайг багш болгосон шүү. Нэрээ би төгсөөг юм байна. Энэ хоёр хүн өөрснөө төгсгөлээр гүйчээд миний ээжэд очиод танаа хүүхэд энэ багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөх ёстой юм байгаа шүү дээ гэдэг том гартууснаар би өнөөдөр яг тасралтгүй 32 жил багш хийж явнаа. Тэгээ би яс багш нарынхаа тэр сайхан сэтгэлийг хариу би хийж чадж байгаа шүү. Яг нэг үгээр багшаараа үнж явж байгаа. Тэгээ багштайгаа хамтж өгсөн. Хоёр сайхан багштай баярлалаа. Манай Монгол багш маань бас хамт очсон тий. Би мөрөгч санаж байгаас тий. Гурван багш маань гуруулаа гэрт ороод миний сайхан ээжийг би айлын 9 хүүхэд, отхон хүүхэд нь. Тэгээ манай ээж чинь хамгийн гол нь одоо ингэ сүүлд нь дурсамж ярихлаар тэгдэг байхгүй. Та одоо хүүхдийг намайг одоо өглөө хичээлдээ угаа цагаанаар ингэ хаа гэдэг босоод явуулж болдгүй байсан юм уу? Би ч та хайш юм багшийн сургуульд сурмаар гайгүй сурмаар ах шиг байсан шүү дээ. Тэгэхээр манай ээж тэгдэг байхгүй. Хөөе хичээлдээ өгөхгүй шүү дээ. Минийгөө босороо хоолой дээрээ мэдэрээ гэж тэр явуулдаг гэсэн. Тэрийг бол өстой яалчгүй бүдгүү өгч маань мэдж байгаа тийм. Бүдгүү өгч хэлсэн гэсэн. Манай салбарын бүдгүү өгч байсан шүү дээ. Энэ хүүхдийг л зөвхөн төгсөж юмсан гэсэн байгаа. Тэгээд сүүлд төгсгсөн багштай бол өстой. Бурхан талхаж явдаг. Дөнгөж сайхан тий 18 дугаар 18 онд төргөө төгссөн шүү дээ. Түвээ тэр чинь тэгээд янз юм багхгүй тэгээд баярлаа тэгээд багштай. Үнэхээр хайртай шүү. Тэгээд чимгээ багшаа бидний багшаас түрүүн гоё зураг байдаг шүү дээ болроо. Нөгөө жавхлан тусан дээр болрооч явах байсан билүү ийм жоохон байсан. Тэгээд бид нар одоо нэр ингээд та нарыг харсан чинь бахарч чинь их гоё байна. Одоо маргаас цэцэг хамтлаг 40 жилийнхаа хүрээнд ингээд тоглох гэж байгаа шавнэр нь ингээд яриад явах гэж байгаа юм байхгүй. Тэгээд ингээд багш нар маань бүгдээрээ ахс нар маань ингээд байж гэдэг чинь айгүй сайхан. Тэгээд байж юм. Одоо бол ингээд чөлөөтэй сайхан хоорондоо ярилцаа. За Батгоо өгшөг өрөөгүй шүү дээ. Би энэ их муу хөдөлж шүү. Дөнгөж орж ирсэн учраас намайг өршөөгөр хайр багш минь ээ. За одоо Батгоо өгшөг манай ангийн хамгийн сүүлд төгссөн багш нь. За одоо учраа хэлнэ. Нэг юм цагаан байшд одоо амьдрсаар байгаа хамаг амьдралаа дуусчихсан байна гэж. Тэгээд шүү дээ. Тэр нь яаж дуусах вэ гэвэл хүний хүүхдийн төлөө
хүний хүүхдийг одоо нэг юм төрчихсэн энэ хүүхдийг нэг ингээд нэг болгочихсан гэсээр бол нэг мэдрэгдэл бүртээ болчихдог байхгүй юу багш нар чинь. Тэгээ би бодож байсан. Миний одоо бас олон найз маань ингээд яваад өгчээ. Тэгээд энэ олон явсан найзыг бид нар л усахгүй хэн усахгүй дээ. Би боддог байхгүй юу. Энэ бид ч бас нэг хамт олон гэж байгаа. Шавнэр гэж байгаа. Найз нөхөд гэж байгаа юм чи ер нь нэг дуус тэрмас нэг дуусаад байвал яасан бэ гэж боддог. Тэгээ би бас энийг энд байгаа энэ үл чимэгтэй хэлсэн байхгүй юу. Тэгээ чимэг гэсэн за найз нь Америк явчих болохоор би байхгүй гэсэн. Тэгээ би бодлоод тэгээд нэг юм зохион яг тэгээд зохион байгуулсан. За өнөөдөр тэгээд энэ бол хамгийн гол би нэг дуусах өдөр болохоор бидний нэг дуусах юм байдаг. Бидний сондоо хүмүүс мэдхгүй төвшин бидээс техник болдог шүү дээ. 91 он бид нэг солонгос яваа. За тэгээд солонгос явахад тэр чинь монголчууд их яваагүй үед нь явсан. Энэ чимэг эдрэл хөөсөлж байгаа явуулсан. Тэгээд энэ ёо Монголд бид нар нэг 10-аад мянган төгрөгийн цалинтай байсан юм байна. Тэгээд 800 мянган төгрөгийн цалинтай очиж байгаа байхгүй юу? Тэгээд нэг эндээс явсан чинь тэгээд манай найз нар тэгээд за баттгаа чи над төвшөндөө харж байгаа. Тэгээд ядарсан нарийн юм наад чинь тэгээд хуураад намайг приксэн мөрөд байхгүй юу? Тэгээд шүний ээлжтэй ажиллаж очоо тэрнийг очсон чинь би явахгүй байж шүн болохоор ойлгүй шүн болохоор юу яцдаг шүн болохоор би унтчих гээд болдгоо ерөөсөө төвшин чи ажиллаа хийгээд хамгийн гол нь нэг юм болгон стандарттай боодог өрдөг хөлдөг юмуд нь хөлдөг яг нэг юм байдаг байхгүй юу тэрийг нэг манай төвшин маш сайн сурсан энэ хоёулаа энэ хураад байхгүй юу байхгүй миний нэг үүрээр тэр нураад байж нөгөө хүн болон хоёр жиндэг гэдэг төвшин хийж байгаа манай хүн ийм үнээр ажилласан байхгүй тэгээ би өөр сүлд ажиллаа барахаа гэлээ за хөл энд харин юм шиг барахгүй юм байна гэдэг тэгээ хоёулаа ундаа ажиллаж очижсэн тэгээ нэг ажиллаж очсон чинь ерөөсөө намайг өдрөөсөө ажиллаар бол үнээр илүү үлдэн надад илүү байсан та тэгсэн чинь нэг ажилд орсон чинь нэг цалин авчид 10-аад хүн хамаагүй шгүй байсан чинь ажилласаа гарах болохгүй юу. За монголчууд бид явуулсан. Дараагийн сар яг цалин богод ирээд байгаа. Тэгээд цалин аваад ихгүй юу. Тэгээд хоёулаа нэг чөлөө аваад бас нэг ажил хийж байгаа чөлөө авчих болохгүй шүү дээ. Тэгээд хоёулаа нэг ажил дээр очиод цалин авсан чинь нэг харсан чинь нэг зузаан юм байхгүй юу. Тэгсэн чинь нэг 100 мянган төгрөгийн цалин авах гэж бодсон чинь 800 мянган төгрөг гэж хэлчихсэн. Хоёулаа үүдээс харж болчихгүй. Виш харж болохгүй яваад байгаа байхгүй. Явж үүдээ гарна бодоод байлаа. Такси виш явж авдаг. Виш нуугдж явж байгаа. Тэгээд хашаа төрөөд байгаа. Тэгснээр тэгж байгаа. Төвсөд тэгж. За гартгаа. Хоёулаа энэ солонгос юм нэг ч болохгүй шатаа. Яг хоёулаа мөнгөтэй болсон. Тэгээд хоёулаа яаж нэг ажил руу очихгүй буудлаа. Оо баахан юм аа болчихсон. Хоёулаа цаасаа хоёулаа зүгээр айртээс авчихсан. Тэгээ маргааш нь ажил дээр очиж байгаа. Тэгээ очиход хоёулаа очиод нэг ихтэй авсан хүмүүс чинь нэг бидний хөлөөж байгаа монголчуудаас юм таачсан. Нөгөө эндээс явна ярихгүй гэсэн очиод 2 өдрийн дараа бид ийм хүн аваад тэгээд явж үзлээ. Би хэмжлэндээ одоо энэ бидний нөгөө хөгжүүлсэн одоо би мэдчихээн одоо нөгөө юм маань хүн чинь бас ярихгүй одоо энэ юм уу гэж бодсон. За ингээд бодож өгөх шиг тантай бүгд наад зэрэг санасан бүхний хүсээ. Дөрвөл байгаараа уртнаслаараа удаан жаргаараа гэж хэлсэн. За энэ багшийн сургуулийн тэмдэглэл сайн хэлсэн. Энд байгаа бүх хүмүүс энд концерт болж байгаа гинэ. Артист. Тэнд орж үзээрэй гэж хэлсэн.
За ингээ өнөөдрийн сэтгэл ингээ өндөрч авчихсан. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Ирсэн хүмүүс баярлалаа. Энэ ирсэн хүмүүс болно. Одоо сайхан сэтгэл өвөрсөн бахаа гэж бодож байна. Найзгаад урсаж бас нэг сэтгэл онгойсон бахаа гэж бодож байна. За баярлалаа бүгд. Зөвхөн бас Монголын баяр багш Батгай огш манаас санаачилж одоо бидэрт төсөлтөж бас зохион байгуулсан байгаа. Багштай баярлалаа. За анхны ясны юм нэгэд бас бүгдээрээ гоё. Тэгээ зураг мөрөг авахулаад гоё хоорондоо гоё яриад. Тэгээд сая нэг салбарын хэлэгчний хэлж энэ их хурлын зааланда концерт бас байгаа юм байна. Тэрийг ясасан үзээд. За тэгвэл зураг энэ шиг бүгдээрээ гарч байгаа гоё зураг авахулаад.